За намайг Батцүгүрийн оюун цэцэг гэдэг. За би 1963 онд төрсөн Дундгой аймгийн үндсэн харьяат хүн байна. За тэгээд 83 онд одоо санхүү эдийн засгийн техникумыг төгсөж Улсын банкны ерөнхий хорооны томилолтоор одоо Дундгой аймгийн хуучнаар Улсын банкны ерөнхий хорооны харьяа Дундгой аймгийн салбарт ирж хянагч нэгтлэн бодогчоор ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед бол одоо бидний одоо ажиллагаа бол одоо бүх зүйл гараар тайлан балансаар гаргадаг юм байсан. За тэгээд би тооцооны кастыг 2 жил ажиллаад 86 онд буцаж одоо аймгийнхаа банкны салбарт ажиллаад 91 онд одоо банкны нэг тогтолцоо хүртэл ажилласан. Хянагч нэгтлэн бодогч, оператор нэгтлэн бодогч гэсэн ийм албан тушаалуудаар ажиллаж байсан. За тэгээ 91 онд одоо банкны 2 шатлал тогтолцоо бий болсноор одоо арилжааны банкуд орон нутагт нэлээд олноор байгуулагдсан, эхэлсэн. За энэ дээр бол одоо орон нутагт залуучууд одоо аль банкнд ажиллах уу гэсэн ийм зарим нь одоо Монгол банкнда үлдэх ийм сонирхолтой ийм цаг үе байсан. За тэгээ миний үе бол одоо тухайн банкны конторын захирал намжилмаа ерөнхий нэгтлэн бодогч Дашуу нарын зөвлөснөөр одоо банкныхаа салбар конторт Монгол банкныхаа системд үлдэж болоод одоо оператор нэгтлэн бодогчоор ажилласан. За 2001 оноос одоо миний би одоо Монгол банкны салбарын захирлаар одоо тухайн үеийн одоо Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат ерөнхийлөгчийн одоо тушаалаар Монгол банкны салбарын үр гүйцэтгэгчээр томдогдоод за 2002 оноос одоо жинхлэж ажилласан. За энэс хойш одоо би 2021 оны 10 сар хүртэл ингээ 20 жил одоо Дундгой аймагт Монгол банкны салбарын захирлаар ажилласан байдаг. За ер нь одоо миний би 38 жил Монгол банкны системд ажиллахдаа 18 жил нь одоо санхүү бүртгэл тооцооны ажил хийсэн. За 20 жил орон нутгийн салбарын захирлаар ажилласан. За би одоо өстой багасаа 10 жилээс ер нь одоо бага сургуулиас эхлээл одоо бас нэлээд ийм одоо ангийн дарга гэсэн иймэрхүү ажлуудыг хийдэг байсан. За тэгээ 9 10 дугаар ангид байхдаа бас эвлийн ажил хийж хэлсэн. За эвлийн ажил хийхэд бол бас бид нар тухайн үед 20 мөнгөний татвар хураадаг гэсэн. Тэр татварын мөнгийг одоо банкны салбарт ирж бас тушааж анх удаа би Монгол банкнд орж ижиж байсан банкны салбар. За хуучин миний банкны одоо орж ижиж байсан салбар бол одоо манай энэ хажууд байж байгаа энэ Хас банкны салбарын барилга байдаг. Ийм байшинд бас орж ижиж байсан. Энд ингээд ширээнүүд игнүүлээ тавьсан хүмүүс ингээл одоо шажигн талаа задгаан мөнгө тоолол тэгээд тэр цаагуур одоо хүмүүсийн тийм том машин дээр тоо төчгнүүлэл ингээл ажиллаж байгаа нь бас тоо үед бас маш их сэтгэл төрсөн юм уу. Тэгээ 10 дугаар анги төгсгөж жил одоо бас Монгол Улсын их сургуулийн банкны ангид бас конкурс өгч ингэж одоо бас банкны ажилтан болъё л гэж ер нь 10 жилээс эхлээд шийдсэн байгаа. За энэ тохиолдуулан нийт одоо Дундгой аймгийн банкны салбарт ажиллаж байсан ахмадууд за тэгээ одоо ажиллаж байгаа залуучууд та бүхэндээ нийт банкируудаа баярын мэндийг хүргье.